Тэгээ ер нь бид нэр хүмүүсийн тэр дундаа Монгол шиг цөөн хуамтай улс орны хэмжээнд бол энэ мэдлэг суурилсан одоо энэ бодлогуудыг бол үнэхээр сайн дэмжиж ажиллах хэрэгтэй байгаа. Тухайлбал одоо бид нэр заавал Монголдоо үйлдвэрлэдэг биш тийм ээ. Гадаадд үйлдвэрлэдэг үйлдвэрлэлүүдийг дэмжих. Тэнд одоо Монголоос бүтээгдэхүүн борлуулдаг. Заавал одоо бараа тавар гэдгээс илүү одоо жишээ нь шинэ технологи, програмуудыг боловсруулж худалдаалдаг ч юм уу тийм ээ. Ингийн тулд бид нар боловсролдоо маш их анхаарах хэрэгтэй байна. Боловсролын одоо энэ шатлал маань айгүй хүнд байна. Сая ингээд 3000 хүний ажлын байраар хангана гэдэг оюутлахаар хүмүүс авах гэдэг ихтэй зэрэг тэнд ихтэй сургууль төгссөн хүмүүс бараг 70-80% орж иж байгаа байхгүй. 4 жил, 5 жил одоо ээж аваасаа мөнгө гаргуулад энэ тэндээс төрийн албан хаагчдын тийм ээ төрөөс гаргасан мөнгөөр сурсан хүмүүс маань өнөөдөр мэргэжилтэй ажилчин болох гээд эргээд курс дадлаг сурах гээд орж иж байгаа гэдэг бол бас их тийм хүнд төвөгтэй асуудал болж эхэлж байгаа. Тийм учраас үнэхээр боловсрол мэдлэгийг дэвшлүүлэх тэр дундаа одоо төв суурин газрууд амьдарч байгаа хүмүүсийн бүтээмжийг дэвшлүүлэх. Тэр мэдлэг чадвараараа одоо дамжуулж тийм ихцүүлэг хийж бүтээх ийм чадвартай болох чиглэлээр онцгой анхаарах зайлшгүй шаардлага байна гэж Монголын хувьд зөвхөн биш сая ярьлаа да энтхийг хүртэл тийм олон хуамтай мөртлөө тийм ээ энэ асуудал дээр онцгой анхаарч байгаа учраас Монголд бол энэ өнөөдрийн бас тулгамдж байгаа нэг чухал асуудал мөн л гэж байна. Тэгэхээр улс төрийн эр зөргийн тухай одоо хүмүүс ярьдаг. Улс төр шүүн бас хаяа заримдаа эх орны хотлоо зоригтой шийдвэр гаргаж сурах ёстой гэж хүмүүс хүсдэг. Тухайлбал хөгжлийн асуудлаар та хэллээ. Монголд өнөөдөр сонгуулиас сонгуулийн хоорондох хөгжлийн хөтөлбөрөөр явж байна. За намуудын амлалтанд хоёр намын чин үндэ хоёр намын амлалтанд ард түмэн одоо амьдж байна. Уул нь улс орон дахиад 40 жилийг магадгүй хагас 100 жилийг харсан хөтөлбөрүүдийг гүрнүүд байгуулдаг хийдэг. Яг манайх хийдэг юм болоо. Ер нь бол хөтөлбөр цөөдөж байгаа ч юм уу хөтөлбөр хийхгүй байгаа асуудал гол нь биш байгаа. А өнөөдөр хийж байгаа тэр хөтөлбөр боловсруулж байгаа тэр хөтөлбөрүүд бол үнэхээр өөрсдийнхөө нөхцөл бололцоо улс орны зөвхөн Монголын биш Азийн магадгүй дэлхийн хэмжээний хөгжлийн асуудлын холбосон тийм том хэмжээний сайн хөтөлбөр үнэхээр боловсруулж чадахгүй байна. Бид нар одоо 4 жилээр амьдралаа төлөвлөж явж шít. Энэ 4 жилд одоо аль нам олон болох уу? Ямар засгийн газар байгуулагдах уу? Хин ерөнхий сайд байх уу? Хин хурлын дарга байх уу? Ямар шийдвэр гарах уу гэдгээр амьдралаа төлөвлөж амьдарч байгаагаас биш дараагийн 2012 оноос хойш би юм хийнэ гэж зоригтой хэлээд төлөвлөж байгаа улс төрч чалга байна, эдийн засагч чалга байна. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ улс төр гэдэг юмнаас нийгмийн амьдралыг жоохон холбуулж бодмоор юм шиг байна. Монголын төрийн залгамж чанар гэдэг юм үнэхээр алдагдсан. Өнөөдөр нэг ерөнхий сайд гарч ирдэг, нэг засгийн газрын үед нэг сайд ирээд нэг яамн дээр эхлээд баахан боловсон хүчтэй ноцолддог. Бараг 2 жил. Тэгээ шүүх мүхээр яваад баахан асуудлаа шийдэж залхаах замаар бараг боловсон хүчтэй асуудлыг шийдэл дараа нь урдлад хийжсэн бодлого болгоныг шинжлэх ёстой гэдэг зорилгоор дандаа өөр шинэ юмуд гаргаж ирэл тэр нь үлдэж байгаа 2 жилийн хугацаанд 1 жил хэрэгжихүүлэх гэж жоохон зүтгүүлж байгаа дараагийн жил нь сонгуул улс төр болол хаягчаад байгаагаас төрийн залгамж чанар гэдэг юм бол алдагдж байгаа. Гадныхан бол үүнийг их ойлгохгүй байгаа. Нэг сайдын үед яриад ирэхдээ зэрэг шинэ юм ярьдаг. Дараа нь дахиад нэг сайдын үед яриад ирэхдээ зэрэг тис өөр юм яриад сууж яадаг. Ийм л төртөл бид нар болчиход байна. Тэгэхээр энийг бид нар би ч гэсэн энийг шүүмжлээд хараад суух хэрэггүй. Би өнөөдөр сая хэллээ засгийн газарч ажиллаж байлаа одоо улсын хурлд байгаа ийм улсын хурлын гишүүн хүний хувьд бол энэ дээр бид нар төрийн залгамж чанар гэдэг юмыг аль улс төрөөс хамаарлагатай болох юм руу бид нар чиглэмээр байгаа. Өнөөдөр аль ч нам ялж хинч сайд болсон төрийн бодлого тодорхой байдаг. Тэр яамны аппарат тэр төрийн аппаратын бодлого өөрчлөгддөггүй. Түүнийг удирдах байгаа улс төрийн албан хаагч тэр зохион байгуулагч нь бол өөрчлөгдөж орж ирж болдог. Ийм байдал руу бид явах гэж ерөн төрийн албыг улс төрөөс холдуулсан алхмуудыг хийсэн. Одоо сонгуулийн шинэ системийг бүрдүүлэх гээд байгаа ч гэсэн энэ рүү явж байгаа. Ерөн цаашдаа одоо бид нар ойр үед улс төрийн намуудын хуулийг өөрчлөөд улс төрийн намуудыг гишүүнчлэг болгох гэдэг. Нэг хүний толгойд чи энэ намын гишүүн гэдэг чип суулгачихж байгаа. Тэр намын ажил муу байвал тэр хүн муу амьдардаг, сайн байвал ялвал тэр хүн ажилтай төрөлтэй сайхан амьдардаг. Энэ зүйлийг биднээс одоо өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр улс төрийн намыг сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн уншсан хүн очиод би танаа намайг дэмжинэ гэж хэлж болдог. Эсвэл очиод саналаа өгч болдог. Түүнээс биш одоо нэг намд ингэж өмчлөгдөж харьяалагдаж зарим нь үрэл удам хүслаараа тийм ээ хэдэн үе дамжиж ингэж явж болохгүй. Өнөөдөр хин илүү юм хийж байгаа, хин таалагдж байгааг нь дэмждэг ийм л одоо шинэ нийгэмд амьдрах хэрэгтэй л гэж байна. Тэгээ одоогийн хамтарсан засгийн газар Монгол улсад одоо урагшлахгүй байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг өөрөөр хэлбэл хөгжлийн төлөөх одоо шийдвэр гаргах гэж стандарт бос шийдвэрээр одоо байгуулагдсан гэдгийг үзэгчид мэдж байгаа. Та ч бас одоо хамтарсан засгийн газрууд ажиллаж байсан. Өнөөдрийн засгийн газрын үйл ажиллагааг та ер нь ямараар үнэлж дүгнэж байгаа? Ер нь сөрөг хүчин болоод олон цонх болоод олон жил хоорондоо явчихсан. Тийм хүмүүс нэг багт орж
нэг шийдвэрийн төлөө хамтдаа ажиллана гэдэг бол их тийм амархан асуудал бол биш. Түүний нэг жишээ бол үүний урдлын их хурлд элдвүүд дэржийн хамтарсан засгийн газар гэдгийг бид нэрийг байгуулж тэнд бас яаж зов зүдэрч ирснийг бол би сайн санаж байгаа. Тэгэхээр энэ удаагийн засгийн газар бол одоо өнөөдрийн байгаа нөхцөл бололцоо хэмжээндээ тохирсон тийм чухал шийдвэрүүд гаргах ёстой зүйлүүдийг бол шийдвэл шинэ алхмуудыг хийж чадж гэнэ гэдгээр бол би бас бахархаж баярлж байгаа юм. Мэдээж энэс илүү сайн шийдэх болцоо боломжууд байсныг үүсэхгүй. Гэхдээ ямар ч үсэн хөдлөхгүй байсан улс орны хөгжилд нөлөөлөх хүйц хэмжээний том асуудлуудыг хөдөлгөж чадлаа. Шинэ шийдвэрүүдийг гаргуулж чадлаа. Мэдээж цаг хугацаа амьдрал баян болохтой зэрэг сайжруулах, шинжлэх тийм зүйлүүд бол их байгаа бах. Тэгээд ер нь бол ард түмний сонголт бол ер нь ойрхон сонгосон. Ард түмний сонголтоосоо илүү стандарт ус шийдвэр гаргаж энэ хамтарсан засгийн газар байгуулсан нь бол Монгол улсын хөгжил ард түмний амьдралд бол нөлөөлөх хэмжээний шин зүйл, шин дэвшлиг хийсэл гэж бодож байгаа. Мэдээж юм болгон өөрийн цаг хугацаатай. Гэхдээ энэ бүрийн эрхийн хугацаанд бол хувь заяагаараа холбогдоод аль аль намынхаа дэвшүүлж ирсэн мөрийн хөтөлбөрийг хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөр болгоод их хурлаараа оруулаад хуульчлаад баталчихсан байгаа учраас одоо энэ 4 жилийн хугацааны хийсэн бүтээсэн зүйл, алдсан онсон зүйлийг энэ хоёр нам өөрсдөө хариуцлагыг ард түмний өнөө өргөх ёстой л гэж ойлгож байна. Төрийн хүн талаас та хоёр сая одоо ярилцлага хийлээ. Тэгэхээр би хувь хүн талаас одоо ярилцлагаас одоо асуулт тавья гэж бодож байгаа. Ер нь таны хувьд одоо улс орны хөгжилд тийм ээ юу саатайг болоод гэж бодож байна. Улс төрөө. Айсгүй өнөөдөр нийгэм өөрөө болохгүй байна уу? Гэхдээ ер нь бол улс төр гэдэг маань улс төрийн намуудын үйл ажиллагааг бид нар улс төр гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр улс төрийн намуудын төлөвшил гэж юм байдаг. Улс төрийн намуудын одоо тэр төлөвшлөөсөө гадна Монголын эдийн засаг бас хүнд байсан цаг үе байсан. Одоо бол мөнгөтэй болчлоо. Одоо улс төр докторжоод тэр бүх бодлогоос илүү, бүх эрх ашигаас илүү тэр том улс орны эрх ашиг гэдэг юм эхний ээлжинд тавиад намууд хамтарч ажилласан ч намууд цөөнх олох болсон ч тэр том эрх ашигын төлөө хамтдаа ажиллаж чадах юм бол тэр том эрх ашигыг хамгийн том эрх ашиг болгож ажиллаж чадах юм бол бид нэр одоо л яг улс орноо сайн хөгжүүлэх шин зүйлүүдийг хийж бүтээх, шин шатанд гарах хүмүүсийн амьдралыг тийм болцоо одоо бүрдэж л гэж бодож байна. Сэтгэлийн хувьд одоо жоохон гонсгор байдаг хөгжилтэй холбоотой ямар асуудал байна? Гэхдээ яг ер нь гонсгор байдаг асуудал хүнд олон л байдаг л да. Тэгээд улс орны хөгжилтэй холбоотой асуудлуудаар өнөөдөр улсын хурал засгийн газраас гарч байгаа их олон чухал шийдвэрүүд байгаад байгаа юм. Тэгээд тэнд их олон хоног хуралдаад их сайн шийдвэрүүд гаргачлаа гэд бид нар өөрсдөө баярлалаа суугаад байдаг. Гэтэл тэр орлон хууль тогтоол шийдвэр маань амьдрал дээр хэрэгжихгүй байна. Хэрэгжүүлэхгүй байна гэж би хэлмээр байна. Одоогоос 2-7 хоногийн өмнө би Монгол улсын ерөнхий сайдад Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар би асуулга тавьсны хариуг авсан. Харамсалтай нэг хангалттай хариулт ирсэн. Хууль зүйн дотоод хэргийн яамны тайлан сонссон үндсэндээ тэр яам одоо хичнээн газар сурталчилгаа хийв, эдэн сонин гаргав, хууль сурталчлах ямар ажил вэ гэж яамны. Энэ бол зөвхөн нэг яамны ажил биш. Энэ бол Монголын засгийн газар бүх бүтцээрээ хийх ёстой юм ажил. Тэгээд хуулиа мэдэхгүй байгаа учраас ард түмэн эрхээ эдэлж чаддгүй юм байна. Хуулиа мэдэхгүй байгаа учраас хэрэгжүүлэх ёстой төсөл хөтөлбөрүүд хэрэгждэггүй юм байна. Хуулиа мэдэхгүй гарсан шийдвэрээ мэдэхгүй байгаа учраас жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл зээлээ яаж авах вэ? Хэнд хандах вэ? Ямар төсөл бичих вэ? Би ямар эрхтэй юм? Би ямар үүрэгтэй юм гэдгийг хүмүүс ойлгож чадахгүй байгаа учраас энэ бүх ажлууд сайн явахгүй байна уу гэж бодож байгаа. Түүнээс биш гарч байгаа хуулийн ч гэдэг юм уу чанаргүй эсвэл одоо хэрэгж боломжгүй гарахгүй байгаа юм. Ер нь бол одоо бас бид нар чинь энэ 20 жилийн хугацаанд ер нь энэ улс орны түүхийн энэ хугацаанд бол их зүйлийг хийж бүтээж чадаж чадлаа шүү дээ. Ер нь гадны улсууд бол түн дээр бол бас сэтгэл хангалуун байдаг, үнэлдэг биднийг. Дотооддоо бол одоо ийм асуудлууд байгаад байгаа. Нөгөө тал нь бол энэ улс төржилтийг бол ажилласаар багасгах хэрэгтэй л гэж бодож байна. Монгол улс хөгжилт хүрэх зам нь уул уурхай лав биш гэсэн та. Тий. Уул уурхай бол зүгээр одоо энгийн жишээ юм бол юу гэдэг нэг шинэ гэр бүлд хадам ээж хоёр нь ч юм уу нэг удаа хөрөг судалтай давраа гэд мөнгө өгч байгаатай ялгаагүй ийм л хөрөнгө оруулалт гэж ойлгож байгаа. Уул уурхай баялаг бол өөрөө үржидгүй, өсдөггүй, тийм ээ? Шинээр бий болохгүй. Тийм учраас одоо байгаа баялагийг мэдээж хэрэг зөв зохистой, зөв бодлогоор ашиглаж, тэндээс олсон орлогыг аль болохоор нэмээ өртөг бий болгодог тийм үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, тийм ажлын байрыг бий болгоход зарцуулах хэрэгтэй. Түүнээс биш мөнгөний аваад шууд хэрэглээл дуусгаад байх юм бол бидний зөвч үлдэхгүй. Тийм учраас энэ сайхан одоо
хөрөнгө баялагийг бол бид нар эргээд ажлын байр бий болгодог, эргээд нэмүүртэг бий болгодог, хүмүүсийн амьдрал нөлөөлдөг ийм зүйлд зарцуулж чадах юм бол бид нар улс орноо хөгжүүлэх болцоотой л гэж бодож байна. Чуулганаас чуулганы хооронд гişүүд тойрогтой ажилдгаа тэгэхээр та Өвөр хангай аймаг руу одоо хизээ явах гэж байна. Ер нь Өвөр хангай аймаг сүүлийн 2 жил одоо нэлээд хүндхэн зуд боллоо. Гэхдээ Өвөр хангайчууд захаач сайн малчин төрүүл бас энэ жилийн зуудыг бол нэлээд сайн давсан одоо мэдээтэй байгаа. Тэгээ цаг хүндрэлж нодон жил бол маш хүнд байсан. Энэ жил ч гэсэн нодны гос их тийм сайн биш байгаа. Ер нь бол зас их орсон, хүүтэн байгаа. Засны уналт маш их байгаа. Гэхдээ манай бас хөдөө орон нутагт малчд маань өөрсдөө өвлийн бэлтгэлийг сайн хангасан, малан сайн таргалуулсан, готор нүүдэл хийсэн, засан дороо бас одоо өвстэй. Тийм учраас бол энэ жил бол нодингууд бол одоохондоо зутралт бага байна. Гэхдээ хаврын сарварт тийм ээ олон шуурга, олон зас, олон хөтөл байгаа. Ерөнхийдөө бол байдал гайгүй. Би орон нутагтаа 2 сарын сүүлээр явж ажиллана. Тэгээд манай Өвөр хангай аймгийн сонгогдсон улсын хурлын 4 гишүүн сумдаа ингээд хуваагаад ээлж ирвж ажилладаг. Тэр нь бол нэг гишүүний гишүүдийн орон нутагт ажиллах давтамж бол одоо илүү нэмэгддэг. Дөрвөлээ нэг болж баг болж явснаас би одоо хотлын 10 хэр тэгээд уян Баталзын хужирт хар хорин зүүн баялан гэсэн сумуудаар энэ удаа ажиллах ийм хуваартай байгаа. Тэгээд орон нутагт очиж ажиллана. Тэгээд орон нутагт очиж ажиллахад бидний хийх ёстой гол ажил бол орон нутгийн ард иргэдийн дуу хоолойг сонсож тэдний бодож санаж байгаа тэдний одоо хүчмөрөж байгаа зүйлийг нэгдүгээр их сайн мэдрэх хэрэгтэй байгаа. Ер нь бол манайд дээрээсээ удирддаг тэр зарчим бол маш их хэвссэн. Түүнээс биш орон нутгийн багийн иргэд ард түмний санал бодол тэдний хүслэр хэмжлийг сонсохоосоо илүү дандаа дээрээсээ удирддаг. Их хурлын засгийн газар удирддаг. Засгийн газар нь одоо аймагийнхаа удирдлагуудыг удирдах үүрэг аймаг нь цогтой зэрэг сумд руугаа сумд нь бага удирддаг. Уг нь бол юу хэрэгцээтэй байгаа нь дороосоо гараад тийм ээ түүнд үйлчлдэг. Тэр ард түмэнд үйлчлдэг багийн иргэдийн хурл багийн засаг дарга тэр сумын ард түмэнд үйлчлдэг сумын иргэдийн хурл сумын засаг дарга тэр сумуудад үйлчлдэг аймгийн удирдлага тэр аймагуудад үйлчлдэг засгийн газар байх ёстой л гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр гишүүний мөнгө гэж хэлдэг дээ 1 тэрбум төгрөгөө та энэ онд одоо ямар томоохон ажилд хөрөнгө оруулалт хийх гэж байна. Ер нь Өвөр хангаас сонгогдсон гишүүд өөрсдөө нэгтгээд мөнгөө 4 тэрбум ч юм уу болгоод тийм ээ дахиад томоохон хөрөнгө оруулалт хийх гэж бодож байгаа юм. Ер нь тэгж ажиллаж байгаа. Тухайлбал өнгөрсөн онд бид нар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийг нэлээд өгсөн. Тэгээд үнэхээр тэр мөнгөө бүрэн зарцуулж чадаагүй. Яагаад гэвэл бид түрүү хэлсэн шүү дээ. Нөө зээлийн баталгаатай барьцаатай хүмүүс нь зээлээ авцсан. Одоо банкар дамжаад очихоор зээлийн баталгаагүй байгаа юм хүмүүс байгаа. Бид нар бол Өвөр хангай аймагт нодон жил төлөвлөсөн мөнгнөөсөө зоригт инх болдог шүүн бид 3 нийлж хагаад Өвөр хангай аймгийн сум болгонд 1-2 одоо Оросын холбооны үйлдвэрлэлсэн трактор араас нь хадлангийн бүрэн иж бүрэн техник тоног төхөөрөмжтэй дээрээс нь хүнсний ногоо буюу төмсний тариалах шаардлагатай иж бүрэн тоног төхөөрөмжтэйгээр нийлүүлээд сум болгонд 2 тракторын жолоочийг бас төсвийн мөрөнгөөр нэг халамжийн мөнгөөр бэлтгэж өгч байгаа. Энэ нь бол энэ хаврын газар тариалангийн ажлаас эхлээд сум орон нутаг болгон өөрсдийнхөө шаардлагатай хүнсний ногоог тариална, шаардлагатай халдсан жилээ бэлтгэгдэн зориулна. Ингээд хүнсний ногоогоор дотоодынхаа хэрэгцээг хангаад таваарт одоо гадагш нь мэдээж хөдөлтөж эхэлнэ. Газар тариалан хадлангаа хураагаад ирэхтгээ зэрэг эрчимцэн мал аж ахуй хөгжүүлэх одоо ажлын эхлэлийг бид нар бүрдүүлж байгаа. Тэгээ ингээд цаашдаа орон нутаг маань бол зас суднаас үл хамааралтай тэр болгон дээшээ хараад мөнгуугаа суугаад байдгүй. Өөрснөө хөдөлмөрлөж, өөрснөө нэмэн өртөг бий болгож, өөрсдөө амьдралаа авч явах тэр юм руу явуулах бодолтой байгаа. Энэ 2011 оны жижиг дунд үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтаар бол түрүүн бие дээр хэлсэн жижиг хэмжээний оврын сүүний үйлдвэр малны талгааны газар одоо сүүлийн шин техник технологитой тийм жижиг үйлдвэрүүдийг сумдад байгуулах бодолтой байгаа. Тэр нь бол ингээд биржийн системээр махан бүтээгдэхүүн аль ширээ сүүгээ боловсруулдаг. Эцсийн бүтээгдэхүүн сум бүтээгдэхүүнээ аймаг дээр 1-2 үйлдвэрээр боловсруулад яг одоо сүүлийн технологийн сайн чанарын сүүний сум бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ийм л болгоё гэж. Ингэж ажил малчдын маань тэр бий болгож байгаа 365 хоног малын араасаа явж бий болгож байгаа тэр бүтээгдэхүүн тэр зүйл эд материал юу бол одоо түүхийд бол үн төрж зах зээлийн үнээр борлогдож орлого нэмэгдэж амьдрал сайжрах байгаа л гэж ингэж бодож байгаа. Баярлалаа. Би манай студид амралтын өдөр ирж улс төр за улсын хурал за цаашлаад орон нутгийн амьдрал хөгжин талаар байр суурийг илэрхийлсэн таны ажил амжилттай. За баярлалаа. Зарим хүмүүстэй Монгол Улсын хөгжил ток шоу ярилцлага өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочноор улсын хурлын дэд дарга Батгүй оролцож үзэгч та бүхэндээ Монгол Улсын хөгжлийн асуудлаар санаа бодлоо хуваалцлаа. Анхааран үзсэн үзэгч танд баярлалаа.